За сайн байцгаана уу үзэгчтэй. Монголын циркийн жүжигчид подкастын маань өнөөдрийн зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац содонт Халтархуугийн Эрдэнэ чимэг эгч маань оролцож байна. Танд урилгыг минь хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. За Эрдэнэ чимэг эгч та нутаг ээж аа болон бага насныхын талаар товчхон танилцуулаач. Би чинь дархны охин байхгүй юу? За. Ээж хөвсгөлийнх аав ховдынх манай ээж аав хоёр маань техникум Улаанбаатар төгсөөд тэндээ танилцаад тэгээд дархны хамгийн анхны уугуул байгуулагч нар сургуулаа техникумаа төгсөөд дарханд хуваарлагдаад дархны бүтээн босголтод эхний анхны улсууд нь. Тэгээд би дарханд өссөн дархны 3 дугаар сургуулийг төгссөн юм дархны охин байнамаа. Та яаж яваад одоо цирктэй холбогдов? Циркэд ороход бол манай аав Халтархуу, ээж Сэндэнсүрэн, манай аав нэг сонь дээр нэг найз нь бас нэгсэн гэсэн хөө чи нэг сонь дээр зар гарсан байсан чи харуу танаа охин чинь гимнастик энтрээр дарханда цирк меркээр яваад их сөрхий байд юм байлээ. Та нар энийг харсан уу гэдэг юм зар сонь дээр байсныг манай аавд үзүүлсэн байлээ. Тэр нь болохоор Ардны озерын нэмж циркийн сургуульд 16 насны охид хөвгүүдийн эсэлд авнаа гэсэн тийм. Тэгээ манай аав надад авцард үзүүлэнгуут нь тэгэлгүй яваа хоёлаа хамт яваа гэд. Тэгээ манай ээж болохоор бас нөгөө цирк эмхтэй хүн жоохон хэцүүгээд манай ээж бас яг нэг их дуртай биш байсан. Тэгээд би аавгаа аваад аав битээр богоон цугаад 7 цаг Улаанбаатарт очиод тэгээд циркийн сургуулийн шалгалтанд орё. Их сүртэй өстой том одоо нөгөө гавьяа жижигчин одоо орж байгаа. Тэгээд ардын жижигчин цэндашгаа шаравдар жогшиг гэл ерөөсө бүх л том багш нар тэнд суудсан. 3 өдөр тэр шалгалт эсэлтэд хүргэж ирсэн шүү дээ. Тэгээд би нэг урд нь гимнастикт явж исэн бас нэг ганц хоёр циркийн нэг отхон багшийн дархан цирк дээр энэ тэр ажиллаж байсан болохоор тэгээд тэр шалгуурыг сайн даваад ямар ч хэсэн циркийн сургуульд орох болцлын сайн хангаад ингээд циркийн сургуульд анхаарсан. Та тэгэхээр багада дарханд гимнастикаар явж исэн байх нь тийм. Багад орж гээд спортын гимнастикээр хичээлжсэн байна. Тэгээд өвгдөлтөө байж цирк байсан уу дарханд тэр үед? Тэнд отхон гээд одоо манай бас ахмад циркчин дугуйлаа циркийн сургуулийн ийм нэг дугуйлаа ажиллуулж ирсэн. Тэр нь би хаяа нэг цөөхөн очдөг байсан. Тэнд бас юм сураад хамгийн гол нь би нөгөө баууд орж өгч спортын гимнастик дээр их бага наснаас их сурсан. Тэгээд их олон удаан жил явж чадаагүй нөгөө олон дүүнэртээ бид нар эгч дүүнэрд олуулаа шүү дээ. Би тэгээд дээрээсээ хоёр дахь нь тэгээд эгч дүүнэр мөнөр харах хоолунд тэгээд нэг ээж авдаа туслах гэж яагаад бас их олон урт удаан явж чадаагүй. Ямар ч байсан 2 удаа Улаанбаатарт нэг тэмцээнд орж ирсэн. Спортын гимнастикийг дархан спортоор явж явахдаа тийм байна. Тэгээд та сая дурдлаа л да дээрээ нэг эгчтэй. Тэгээд доороо 5 дүүн эрэгтэй эмэгтэй 3 эгч 3 дүүгийнхаа яг дунд нь тэгвэл 7 хүүхдийн голд хүү болж мэдлсэн байна тийм ээ. Тэгэхээр сая минимум хайртай дүү маань ер зочилчаад явсан шүү дээ. Тэгээ миний гэр мэрийг угааж арчилж гэрт янз юм хийж өгөөл явсан хөрх. Би тэр дүүдээ маш их хайртай. Тэг ганц хүү нөө тий. За. Яг ингээд цирк шалгалт өгөөд циркэд жүжигчин болж зорж ирж байгаа тэр амьдрал Улаанбаатарт ирээд хаана байв. Тэгээд циркийн усхыг даваад орж явах тэр дурсамжуудаасаа тэнцээд өстө бом баяр. Тэгэл би буцаад дархан руугаа явбал ангийнхаа хүүхдүүдэд би циркчин болсон. Би циркчин болно. Би циркийн сургуульд эсэлтэн тэнцсэн өстө бом баяртай хүн. Тэгээд 8 дуусаад дараа 9 сард нь циркийн сургуульд хурж ирээд олон сайхан дархнаас ганцхан би бусд нь бүгдээрээ хотын хүүхдүүд байсан. Ердөө 2 охин байсан. Манай ангид сувдаа гээд охин бит 2 байсан 2 эмэгтэй. Тэгээд 8 эрэгтэйтэй ингээл би тэд анх хоёр гэсэн. Тэр үед бид нарт нэг байр байдаг байсан. Бид нар би нэг хамаатан аавынхаа хамаатан эгчиндээ амьдарч байсан. Тэгээд ойрхон алхаал өглөө алхаал заримдаа автобус аваад заримдаа мөнгө төгрөг байхгүй л алхах чинь тэгээ автобусанд мөнгө байхгүй плед авахгүй болохгүй гэх мэтчлэн тэгээ 4 жилиг сайн сураад тэгээд ямар ч байсан акробатын мэргэжлэр
онц дүнтэй циркийн сургуулийг төгсөөд тэгээд одоо улсынхаа циркт очиод улсын циркэд ажлынхаа хажуугаар Монголынхаа олон бүх хөдөө орон нутгаар 18 аймгаар баригадаар явж тоглоод тэгээд гадаадад нэлээд хэдэн оронд ажиллаад тэгэл байж итл 91 онд дуудсан да. Та ерөнхий эрдэмээ бас бид нар шиг нөгөө юунд сурж байсан нь хөгжим коллежид. Манайх юун дээр циркийн сургууль дээр багш нар ирээ заадаг байсан. За та нарын үед те. Тэгэхээр дэрэгдэх болоогүй байсан үе. Болоогүй их байхгүй юу? Циркийн сургууль хэд дэх төгсөлт хэлээ та? 9 дэх төгсөлт. 9 дэх төгсөлт гэхэд хөгжим коллежтэй хамтраагүй байсан үе байна. Ерөөсөө бид нар өөрсдөө багш нар ирээл ерөнхий эрдмийн багш нар ирж заадаг. Бид нар ерөөсөө тийм байхгүй. Тэгэхээр нөгөө одоо бидний сур төгссөн хүнсний дөрөвт байдаг Дашчоолын хийдийн за одоо яг үндсэн сургууль дээр дөрөвдүгээр дэлгүүрийн хойтлын яг тэр бидний сургууль тэр чинь тэндээ ерөнхий эрдмээ 2 давхарт нь үздэг байсан. Ерөөсөө өглөө 8-д очоод орой 6-д бид нар явдаг байсан. Өглөө ерөнхий эрдмээ очоод үдээс хойш мэрэгжлийн хичээлүүдэд үзэл тэгэл тэнд өссөндөө 4 жил. Тэр үед ямар багш нар юу? Миний хайртай цэцгээ багш, шарва багш, нямдаш багш дараа бүх сайхан нөгөө нэртэй чадaltaй мундаг багш нарын гараар нухуулж гарсан. Төвчээр хатуужлыг сурсан. Ерөөсө тэр багш нарынхаа ачаар одоо ингээд циркийнхаа одоо хүртэл ингээд циркээ өргөжлүүлэн ажиллаад цирктэй л одоо хүртэл циркээ хайж чадахгүй л ажиллаад байж байна. Мундаг багш нар бид нэр одоо таны дурдсан багш нарын одоо отгын шавнар нь л болж болсон улсууд. Манай талигаач маягт гэдэг гам болд одоо чиний багш гэс тийм. Миний ангийн хүү ахгүй юу? Тэгэхээр сая та дурдсан те нөгөө 2 охин байлуу. Танаа төгсөлтөөс 10 хүүхэд байснаас 8 хүүхэд байсан юм уу? Нийт? Тий. Нийт 8 хүүхдээс 2 эмэгтэй. 6 эрэгтэй. За тэгээд ямар мэрэгжлэр төгссөн бэ? Та одоо ямар төрөл жанраар? Эхлээд бол яадаг штэ бүх эхний 2 жил бүх жанраас сурна штэ 5 жанраа сурна. Тэгээд тэрний дараа тэгэл багш нар чинь ойлгомжтой мэдээлэл би нисгч би вольтижийн нисгч арамк хийжсэн. Тэгэл мөнх баясгалан дараа нь тэр элби интер номер тусалж исэн гэх мэтчлэн тэгэл янз янзын номерт нөгөө олон жил нөгөө бүх нөгөө жанр сурсан болохоор ямар нэгэн номер хийхэд хувьсж орох чадaltaй. Яагаад гэвэл тэр нь их сайхан циркийн сургууль ганцхан юмар ингээд дагнахгүй бид нар ч бүх юмыг сурна бүх утас мутсан дээр явна штэ. Тэгээд тийм болохоор тэгээ миний шидэлтэй акробат качалк арамк их мэтлэн том номеруудаа хийжсэн тий. Дурдах номер. Тэрнээс биш нөгөө баригад дээр явахлаар жонглорч орчин тэрэнд чи орчин энд ч орчтой тий. Акробат өсрэлтээ хийчин нэг шари вари юмнуудаа хийчин хамгийн том номерууд гэвэл дурдах номер акробат тий. Тэгээ шидэлтэй акробат хөдөө бид нар шидүүлээл гадаа гоё сайхан шивс дахиад бага насаар дурсан зараа явахад гоё яваад өшөө юм хийх гоё өстой гоё тий. Та шилдэлтэй акробатис хийжсэн качалкнаас хийсэн анх 3 ирсэн. Тэгээс 3 хийж байгаа тэгээд тий тэр үнэ тэгтээ яг гарч тоглож удаа явж чадаагүй би бэрцсэн. Зөв. Шидэлтэй акробатанда лонжгүй хамгаалтгүй 4 давхарт очино. Золоо миний партнер дараа нь шидэлтэй акробат бит хоёр зөрлөлт хийжсэн. Тэгэл 4 гараас нэг бүх хийдэг төрөг нэг 3 давхарт очих мочих гэх мэтлэн хамгийн финалийн төрөг бас 4 давхарт очоод тэгээд золоо бит хоёрын зөрлөлт бас хамгийн том тэр үеийн те гайхалтай урд хожид хүмүүс хийж байгаагүй онцлог төрөг тий. Та тэгээд хамгийн анх гадаад гарч ирсэн дурсамж хэдэн онд хаашаа гарав? Бид нар Орос руу нөгөө Узбекистан Ташкент тэгээд бахан тэр хаваар Монголын бүтэн групп явж ирсэн. Тэгээд тэнд группээр 45 хоног тоглоод travel-дад Ташкент Узбекистан бүр яг тэр хавийн л орнууд нутгуудаар дамжаад 7 хоногоор яваад тэгээд дараа нь ирээд бид нар
Польш явсан. Бас группээр ер нь Монгол группээр тэр айгүйх явдаг гэсэн чинь бүр Польш руу юу Денмарк интерлүүч бид нар бүтэн програм бүр амтан бүх юм аваад явдаг байсан. Бүр бүтэн хөтөлбөр явсан биш үү? Тийм Монгол хөтөлбөр. Тэгэхээр хэдэн оны юм? За тэр чинь бид нар чинь би чинь 86 онд төгссөн шүү дээ. Тэгээд 1986 94 онд төгсөөд тэгээд 86 онд бид нар үшээ 86 87 ингээд гараад Пойланд, Денмарк бүтэн програмаараа амтан акробат ерөөсөө юу л байна. Юу тэр үед би Денмарк тэгээд першний номер шидэлтэй акробат тэгэл ерөөсөө Монголын бүтэн номер танилцсан мундаг нуграач одоо нэр инг цэцэг гэл ерөөсөө тэгээ алиалагч мандах техмич ерөөсөө маш их найрлагч бид нартай хамт явж байсан. Ер нь ёстой том програм тэр хавар ёстой нэг гайхуулж явж байсан. Амтан сарлагын нөгөө хаяах ёстой дурсгалтай гоё. Тэгээд дараа нь Австрали руу Тэмээтэгээ явахад тэнд нэг хальт тэд нартай хамт нөгөө Тэмээтэгийн Тэмээтэй акробатын манай циркэд чинь өстой аттракцион өстой Тэмээтэй акробат гэж яасан. Янзын том ардын жүжигчин цэнд аюушгуун тавьж өгсөн. Тэмээтэй акробат гэж янзын том хөтөлбөр номер аттракцион байлаа шүү дээ. Тэгээд тэр нь би ашгүй нэг орж гол хүн биш л дээ. Гэхдээ номерт орно гэдэг чинь л гоё шүү дээ, тийм ээ? Тийм том юм. Тийм агуу хүний юунаас дуусаад тийшээгээ тэд нартай нэг богино хугацаатай тэнд Тэмээтэд орж ихний мужиг ихний юмд жижиг сажиг юмд нь ороод ингээд явсандаа би айгүй баяртай байдаг байна. Нэр төрөө хэрэг. Тийм. Тэр чинь би угаасаа тэнд номерт байгаагүй юм чинь. Тэгээ харин би яшгүй намайг аваад тийм болохоор хараа ингээд олон төрлийн юм сурцсан байна гэдэг чинь энэ тэнд хойсж ороход хэрэгтэй. Ер нь энэ ирээдүйд ч гэсэн одоо өсвөр ирээдүйн маань ганцхан юм дээр хоёр юм дээр дагнах биш тийм олон жанраар сурж яхад бол өөрт нь ирээдүйд олон юм хийх яхад нь зөв зам болно шүү дээ. Одоо Америкт монголчууд гэж яриуд ер нь Америкийн монголчуудын анхдагчдын нэг та. Тийм. Тэ? 91 онд наашаа. 91 онд бид нар сургуулаа хийгээл ажил төрлөө хийгээл байжсэн чинь гинт нөгөө 91 онд Irmglen Brothers Barnum-Bailey Circus-ийн дарга продюсер бүх хүмүүс нь ирсэн бүх Монголын циркийн номеруудыг шалганд үзнэ гэж ингээд 3 өдөр ерөөсөө бүх номер дэс дараагаараа ингээл үзүүлээл 3 өдөр болоод тэгэл тэр дарга нар суудсан 3 өдрийн дараа ийм номер авсан гэл. За манай шидэлтэй акробат орсон. Бид нар чинь хамгийн анхны тэг айгүй үндэсний хэлбэртэй бид чинь Монгол бүжгээ хийдэг. Тэгээд эрэгтэйчүүд маань ардаа ингээд дудартай. Тэгээд дүг сүртэй. Тэгээд бид хоёрыг бонг шидэл бүм буцааж аваад амар тэмнэг өстой. Тэгээд тэр Ирмглингийн хараад өстой. Ваа энэ номерыг аав. Тэг манай шидэлтэйг авсан энэ хоёр ахын банцыг авсан. Тэгээд нэг хөрхөн манай нугралтуудыг авсан. Ундармаа отхоо. Тэгээд хүндчин амраа амар жаргалахын хүнчин ингээд бид хэдийг сонгож аваад тэгээд ерөөсөө за та нар айгүй хурдан 3-7 хол гэлүү нэг эдийн дараа бэлтгэлд орно ингээд удахгүй явна гэж бид нэг гэсэн бажиг тууссан шүү дээ. Тэгж манай анхны дудартай шидэлтэй энэ Америкт ирж өстой Америкийн бүх 50 стейтер. За, Хавай, Аласка ороогүй. Тэгэл 50 стейтер нислээ. Ямар гоё юм бэ? Ингэж төөх замыг тавьж ясан улсууд тийм ээ. Тэгээд яа, цирк үнэн гоё тэр найз нөхөд тэр үнэн сайхан тэр багш нарын хичээл зүтгэл тэднэрийн ачаар их чинь сайхан явж байна. Энэ Америкийн хамгийн том циркийг оллоо. Циркэд ажиллаж. Их чинь мундаг багш нарын ачаар одоо хүртэл цирк хийгээ сайхан явж байна. 91 онд яг наашаа гардаг нь 91 оны сүүлээр 11 сарын ихээр бид нэр ирсэн байсан уу? Зөв. Тэгээ тэрнээс хойш та Америкт ингээд тасралтгүй. Тийм байж та одоо хичнээн жил болж байна гэсэн үг. 91 30
33% бараг болчихгүй. Жил болгон би гэхдээ Монгол руугаа явдаг. Эхлээд мэдээж нэг визтэй байхдаа би green card apply-сан. Ажиллаж байхдаа. Тэгээд би одоо жил болгон Монгол эх орондоо очиж байна. Эндээ ажиллаа хийж байна. Монголд ч бас ажил хийж байгаа. Тэгээд энэ 91 оноос хойш одоо эндээ сайхан ажиллаж амьдраад. Гэхдээ эхний 7-8 жил ерөөсөө л хийсүүл чинь нөгөө ямар аялж явсан. Аялж тоглож явсан. Цыгааны амьдралтай гэдэг шиг аялж олон хотоор олон циркээр ингэж аялж явж байгаа. Тэгээд 2002 он гэхэд ер нь Миннесотада сурсан да. За. Та тэгээд ринглингд болохоор нийт хэдэн жил ажилласан бэ? 7. Тэгээд ринглингд 7 жил ажилласан. Бараг 6 жил хагас. Тэгээ ажиллачаад тэгээд энд шууд хурж ирсэн байна тий. Аагүй би Yankee Doodle Circus энэ upstate New York'д тэнд Yankee Doodle Circus гэдэг циркад ажилласан. Өвлөн тийм өвлийн нүүдлийн цирк байхгүй. Тэрэнд 12 1 2 3 4 сар ажиллаад тэгээд 100 нь болохоор Circus Mercus гэдэг youth энэ олон улсын хөрхэн энэ Vermont мужид тийм Circus Mercus гэсэн тийм хүүхдийн цирк байдаг байхгүй. Тэнд хүүтэйгээ хүүв тоглоно. Би тэнд багшлаад ингээд тэнд ажилладаг нэг олон жил өвлөн тэр Yankee Doodle Circus ажиллаад 100 нь энд ажиллаад тэгэд нилээ явж байгаа л тэгээд энд Миннесотад яагаад ирсэн гэхээр миний хүн Миннесотагийнхан би манай хүн бит хоёр юунда Yankee Doodle Circus таарсан байхгүй юу? Манай хүн хөгжмийн хүн байсан байхгүй юу? За. Тэр зэрэгтэр тоглож таарсан байна тийм ээ? Yankee Doodle Circus тоглоход тэр хөгжмийн хүн одоо хөгжмийн what's the name хөгжмийн өдөрдаач мөдшээ нөгөө хөгжмөл хийдэг л хүн байхгүй хөгжмөнд тоглодог жүжигчдийн хөгжмөг тоглодог л хүн байхгүй тэгээд саунд бүх хөгжмийг л хариуцдаг хүн байсан байхгүй тэгээд би болохоор хүүтэйгээ хамтарч танцвар хийдэг гэсэн хүүтэйгээ жонглер хийн дам дугуй манай хүү хийн тэгээд би хулаа хөв дараа нь би өөртөө одоо агарын номер партнер энэ төр байхгүй болсон тэгээд өөртөө зорилт тавиад би одоо нэг өөрөө цагийг сурсан хөлөөр шидэх сурсан гэх мэтчлэн ингээд жижиг номеруудаараа одоо ингээ хийгээл явж байгаа. Хөлөөр шидэгчээ та одоо яаж сурах вэ? Бичлэг хараад сурах уу? Багш явах уу те? Бичлэг харж би өөрөө сурсан. Тэгээд нэг халмат нэг малгай өмсөн. Тэгээд толгоо тэгээд нэг хамгаалж байгаа дөө. Нэг удаас яа ингээд толгоогоо ингээ гусаа явахаар за ер нь суртлаа нэг арай гайгүй болчихлоо. Нэг халмат нэг дугууны малгай энэ төр өмсөж байгаа л тэгээд өөрөө нэг хэдэн цагаар нүдэл тэгээд нэг би яагаад их дуртай байсан гэхээр нөгөө циркэн сургууль заагаагүй бид нарт жагаа ихч хөлөр шидэгч хийж яхад би хардан тэгэл айгүй дуртай байдаг гэсэн тэгээд хөшигний ардаас жагаа ихч тавьж шохорхож хардаг гэсэн тэгж байгаа л сонирхдаг байсан байхгүй тэгээд дараа нь ингээд агарын номер партнер энтергүй тэгээд ийм болчихоор би нэг өшөө номерууд хиймээр санагдаа тэг би хөлөр шидэгчийг сонгож аваад нэг хүн ийм юм хийгээд ингээд тэгээд би өөрөө өстө нухсаар байгаа тэг хөлөр шидэгч гаргасан цагаар гаргасан. Тэгээд агарын номероо болцсон. Тэгээд партнер энтергүй болохоор чинь тэгэл юу л хийгээл тэгэл өөрөө хичээж байгаа л тэгэл янз юм хийгээл одоо тэгэл хийгээл явж байна. Яг уу. Таасаа яриагаа хөтлөөд орсон. Өөрийнхөө одоо хантайгаа очирж байсан тийм ээ. Тэгээд тэр зэрэгт очираад ерөнхийдөө наашаа нутаг энд нутглоо зорьсон уу? Үгүй. Тэнд зөндөө олон жилд ажилласан. Тий. 3-4 жил тэгээд тэр хүн өөрөө тэнд дандаа ажилладаг. Гэхдээ тэр хүн энд Миннесотагийнх гэхдээ up north хойд хэсэгт амьдардаг. Миннесотагийнхан. Тэгээд гэр бүл нь ээж нь энд байсан. Тэгээд бид хоёр Миннесотод бид хоёр тэгэл зүгээр найзлал сайн найзууд явж байгаа л тэгэл ингээл eventually тэгээд цаг хугацаанд тий ойр болоо тэгээ хамгийн гол нь миний хүүд маш хайртай маш их тусалдаг маш их хичээл намд тусалдаг тэгээд би чи явахт хэл сурж л байгаа тэгээд нэг хичээл мичээлийн заах тийм өндөр хэмжээнд хүрээгүйсэн тэгээд энд Америкт ирэхдээ өстой ямар ч аач байхгүй бүр өстой аач байхгүй ирсэн гинт хүмүүс ирээл явна бэлтээр гэсэн тэгэл
гэр бүл хүүхдгээл бужигнаал ажил төрөг гэж юу хэлний хичээл авах мах тийм байхгүй. Аачгүй ирээл тэгэл бас мэдрэлт ингэж явж байгаа л тэгэл хичээл мичээл сурахч тийм юу тэгэл хар яриагаар ярьж байгаад ингээд нэг сурсан. Тэгэж эрэнтэйгээ манай хүн чинь хөгжимчин percussion drummer ахгүй юу. Тэгээд бөмбөрчин. За тэгээд би олон жил хойноосоо гүйлгсээ. Хөрхийн министр 6 жилийн дараа хоёлаа гэрлээ гэсэн би болоогүй. Би хүүхдээ сургуулийн төгсгөн коллежид оруулна, бичиг баримтаа авна, янг жим болж ээж гэрлээ. Тэгээд шийднэ гээл. Тэгэл би явуулсан. Тэгэл би энэ хүн 10 жилийн дараа би за гэрлээ гэж хэлсэн. Тэгээд 5-6 жилийн дараа энэ чимгээ ерөөс суухгүй нэгэд болов болчихно тий. Болов болохоор тий. Үнэхээр чин сэтгэлтэй таны гэсэн чин сэтгэл байсан байна. Тэгээд бид хоёр 10 жилийн дараа окей бид хоёр тэгээд хормоо хийгээд тэг одоо хүртэл сайхан амтраад ажил төрлөө хийгээл нэгийгээ дэмжээл хамгийн гол нь you know таныг ярьсан чи харин миний хувьд саяхан танилцсан хүний хувьд ч гэсэн ер нь нөхөр ярьсан дээр нь тийм нэг сайхан сэтгэлтэй тийм даруй төлөв сайхан хүн санагдлаа. Хүн өөр тий. Тэгтээ манай хүн би өөр хэлдэг his very special. Айгу сэтгэл нь эрний ээж нь тий зөөлөн сайхан сэтгэлтэй хүн байсан. Яг ээжигээ дуурсан чинь ээжийн хүү байхгүй. Тэгээд хэр баргийн хүмүүс бол одоо би зүгээр л нэг жишээ хэлэхэд би ямар ч Монгол ивент юу ч хийжсэн те гэрт ямар ч Монгол хүмүүс ирээд Америкт бол үнэ хэлэхэд юу штэ хүн ирээд 7-8 хоногоор 10 хоногоор ингээд зүгээр ингээд амьдрал суугаад байдаг тийм байдгүй байхгүй юу монголчууд ирэхээр яг тийм байдаг. Тэгэхэд бол манай хүн болол за чимгээ за чи мэдж байгаа за тэгмээр байна уу гэл те тэгэхээр чин зүгээр нэг жишээ хэлэхэд сая дархны кокейны хүмүүсийг авцраад гэртээ сар байлгаад тэгээд хоолоод унтлаад ингээд жолоодоод явлаа эр маань туслаа гэх мэтлэн манай хүн бүр тэр тал дээр олон юм ярьдгүү дандаа тусалдаг тэр бол үнэн их нарийн мундаг сэтгэлтэй хүн гэж тооцсон. Тэрнээс хүн болгонд тэгээд дуртай тэхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ, тийм болохоор тэр хүний сэтгэл айгүй мундаг байна. Мундаг би талархуу шүү дээ. Хэлмээр байна тий. Яг тэгэхээр би өөрөө мэднэ хичнээн Америкт тэгдэггүй. 1 хоног 2 хоногт чинь л хэцүү. Тэнд айлд тэгдэггүй. Тэгэхээр чи би л нөгөө Монгол аргаараа зан сэтгэлээрээ тий. Сэтгэл зангаараа авцраа тэгнэ болгоно гээл тэгэхэд манай хүн тэгэл дэмжил за энэ шүү юм энийг шиг ингээл тэгээ заагээл ингээл хөөхий тэгэл өстой. Стонер амжилттай яваа хүний ард гэр бүлийн хүн заавчгүй байдаг. Тэр бол өстой таныг үдээ мундаг явахад бас нэлээд түлхэж болсон мундаг хүн далинд нь бас баярлаа гэдэг эрэндээ хэлчихээ. Эр нь гэрт програм сургууль хийжсэн тэгээд дууссан бол эр нь уулзах байхаа. Зайвал тэр үз байхгүй бол тэр үз ямар ч байсан юу. Тэгээд хамгийн гол нь хүний сэтгэл тэр хүнийг ойлгоно. Миний энэ хийгээд яваад ингээд сайн яваад ингээд байгаа чинь би ганцаараа нэг сайнтай биш. Найз нөхөд энэ хамгийн гол чухал нь яг сая чиний хэлдэг чинь яг тэр байхгүй юу? Хань хажууд хүн дэмжиж юу л би хийн би ийм ажил хиймээр байна, ингэмээр байна. Энийг ингэж тэр хүн тэгмээр байна, тэрийг тусалж тийм юм хиймээр байна. Гэхэд бол өстой 100% зогсоол за энэ ингэдэж шүү, энийг ингэвэл ийм болно, энэ ийм дөрөв мөрөм иймтэй байдаг шүү те. Тэгэл иймэрхүүгээл яриад юу л хийн туслана. Одоо тэр миний нэг мишн ажил тэр яах вэ тэгээд дараа ярина тий. Одоо энэ ер нь яаж ч удаа чинь хүмүүжил нь ерөөсөө нийгмийн тийм байгаа шүү дээ. 16 наснаас тусдаа гарах нь холгүй ийм улсууд шүү дээ. Эдгээр 21 гэл гарч байгаа бах. Тэгтэл бие даагаад эхэлдэг тий. Бие даагаад эхэлдэг. Данс тооцоогоо өөрөө хариуцаад эхэлдэг. Тийм мундаг улсууд хоолоо идсэн ч хуваагаад өөрөөхөө төлчдөг ч юм уу ийм хүмүүжлтэй улсууд ингээд олон жил болоод ирсэн хүн ийм нутагт танаа хүн бол бас өдрийн одчгэл хүн байхгүй юу Монголд ч тийм хүн ховор штэ ер нь бол тийм ээ тийм баярлалаа чи тэрийг Норос
мэдэж хэлж байгаад баярлалаа. Яг үнэхээр тийм. Тэгээ энэ хараа Америкт чинь 16 нас хүрлээ. Тэгээ хүмүүс хүүхдүүд бүр ингээд багаас нь сэтгхүүн сургацсан чи өөрийгөө авч явах хэрэгтэй. Хүнд дараа болох өөрийгөө л авч яв тий. Тэгэл чи 16 хүрлээ ажил төрөл оллоо хичээлийнхаа хажуугаар энэ тэнд ажил хийгээд мөнгө олж जैन 18 болоо өөрийгөө бие дагаад апартмент аваад ажиллаа хийгээд сургуультай яваад ингээд юмаа хийгээд ингээд багнаасаа хийцэн тэгээ тэрийн сургацсан болохоор хүмүүс өөрсдөө ерөөсөө бага насн дээрээ ажиллаа хийж өөрийгөө болгоно гэсэн боловсралтай болохоор чөлөөтэй ажил төрлөө олоод яриад ингээд өөрийгөө аваа явдаг. Тийм тэр нь их гоё. Тэгэхгүй заавалчгүй те хүн ах дүү эгч нар заавалчгүй ингээд тусалж явах ёстой гэдэг ингээд тийм манайхан чинь тэгдэг шүү. За тэр этнийдээ амьдарч ийн өөрсдөө авч явж хинт ч дараа нь болохгүй аль болох чадвал туслаад юу аль болох өөрийгөө авч явж өөрийгөө л даах тийм боломжтой тийм болох сургалт өгдөг. Тэгээ өөрөө залуу Америкийн хүүхдүүд багасаа 16 18-аас бүгд тэр бэлэн болсон боловсрсан байдаг. Бидний ярилцлагыг үзэж байгаа улсууд угаасаа мэдж байгаа доо. Тэгээд Америкт бас олон жил болсон улсууд энэ хүн те хүмүүст ингэж хандж байгаа сэтгэл нь бас тэгээд та нарт ярианаас харагдаж байгаа байхаа. За тэгээд манай Эрдэнэ чимэг эгч минь өстэй элдвтэй 9 шидэн бүрдсэн элдвтэй хөдөлгөөнтэй тэгээд наад захын тэр мондөг зүйлүүдээс нь жишээ авд дуртахад та Америкийн 50 мужийн талын гүйсэн энэ гүйлтийн талаар манай нөхөр битээр энэ зорилго тавьсан хоёлоо Америкийн 50 стейтийг гүйж дуусгана гэд би түрүүн цирк дээр Ringlingд тоглож явж байхдаа 48 стейтээр тоглосон. Нөгөө Аласка, Хавайд цирк явд очтгүй. За тэгээд тэгж тоглосон. Одоо тоглохгүй байгаа ч гэсэн бит хоёрын амьдралын гол зорилго болохоор ерөөсөө 50 стейтэд гүйгээд тэгээ манай хүн 26.1 бүтэн маратонд гүйдэг. Би хагас маратонд гүйдэг. Тэгээд 50 стейтийг дуусгах нэгэд зорилт тавиад тэрнийхээ дагуу ажлынхаа зав чөлөөгөр ингээд гүйж байгаа. Тэгээд одоо бит хоёр яг талын 25 стейтийг мужаа гүйгээд дууссан байгаа. Одоо 26 дахь нь энэ Royal Island гэдэг газар очиж энэ дараа сард гүйн Бостон руу Бостон нисээд Бостоноос трен авал Royal Island орондоо. Тэгээд тийм гүйдэлтэй. Тэгээд одоо 26 дахь нь болох гол тэгээд ямар ч юм талдаа орцсон. Талаа давуулах гад байж ин тэ одоо. Тийм юм. Удахгүй сарын дараа. Тэгээд гүйлттэй та яаж холбогддог бас? Яагаад гүйх болов? Манай эр нэг удаа нөгөө манай хүн чинь бас тийм гүйлтийн тийм бие мэйтэй гүйлтийн тийм угаасаа тийм хүн биш. Гэхдээ бид хоёр нөгөө өөрийнхөө health өөрийнхөө нэг эрүүл мэндэ бодоод манай хүн эхлээд гүйж эхэлсэн. Юу гүүгээд нэг маратонд гүүгээд тэргээ болохоор нөгөө ээжтэй айгүй хөөрхөн амтай нөгөө ээжийнх нь ээжтэй амлсан би нэг маратонд гүнтэй ээж нь өнгөрсөн байхгүй юу. Тэгээд манай ээж хатам ээж өссөн айгүй сайн хүн байсан ёстой. Айгүй санддаг штэ бид тэр чинь их сайн найзууд байсан. Тэгээ хатам ээж маань өнгөрөөд тэгээ манай хүн би өстой ээжтэй амлсан. Тэгээд чи надад хэрэгтэй ингээ гүүнгээд тэгээ ээжийнхэн зургийг кармалж явж байгаад гүүгээд тэстэй амар их зүйлс бараг зогсох гэжсэн гэсэн манай хүн ихний юу 26 майл гэдэг чи одоо хэдэн километр юм бэ тий. Тэгээд нөгөө чинь өстой бараг болчихгүй л өстой ямар хэцүү юм бэ тэр 5-6 цаг гүйн гэдэг чинь ямар амар гүйлтийн хурдан тэг мундаг яг гүйлтийн хүн байсан биш тийм ээ анхны гүйлт. Тийм тэгээд өөрөө яг анхныхаа гүйлтээ хийхдээ яасан л да. Нөгөө жоохон бэлтгэл сургууль хийн шүү дээ мэдээж. Том юу лугаа. Тэгтэл тэр чинь хэцүү байсан ихнийх нь. Тэгээд нөгөө чинь гүгэлсээ бараг ингээд зогсоол болчмоор тэгтэл ингээд өстой ээжийнхаа зургийг ингээд карманда хийсэн би ээжтэй амс би нэг гүүнэгээд тэгэл нөгөө дуусаад өстой хамаг биен өстой амар болоод би чинь
Хүлээж байгаа бариан дээр нь хүлээж байгаа. Тэгэл нөгөө чинь гарч ирэл л та. Нүднийх нь нулимс гараад тийм том миний цаана гарцсан гэдэг чинь. Тэгээд нүднийх нь нулимс гараад тэгээд надаа ингээд ээж хаа зургийг манай ээж намайг түлхэж дуусглаа. Би өстө нэрээ айгүй хэцүүсэн гэлээ хөрхий. Зураг байгаагүй бол тэгж зогсохыг үүсэхгүй шүү дээ. Зураг хямалж яваагүй бол тийм ээ. Тэгээд тэр түлхлээ гэдэг ээж хаа зургийг гаргаад өнгө уулаа тавьтаар ингээд тэрвэрлдээ нэг тэр бүрээрсээ санаанаас гардаг. За тэгээд манай хүн тэгэл багаар гүгээл ингээд гүдэг Миннесотагаа энэ найзуудтайгаа ингээд хамтарч гүгэн гэх мэтчлэн ингээд тэгжсэн чинь нэг удаа ёо Турки баярыг чинь засаг дээр боллоо. Хэруулын тэрний баяраар энэ үндэсний баяр шүү. Гүүдэг байхгүй. Тэгсэн чинь хамгийн эхлээд манай хүн ёо чи миний төрсөн өдрөөр ямар ч бэлэг юм бэлдсэн хэрэггүй. Би чамаас нэг л юм гуй хэрэг. Юу ч асуусан би зөвшөөрнө юу л бол хийн юу л бол чиний хийсэн юм чинь гэсэн. За окей гэл тэгсэн чинь за төрсөн өдөр нь бол Thanksgiving-тэй яг ойрхон байхгүй. За миний хүсэх юм чамаас чи надтай Thanksgiving-ний баярын Миннесотагийнхаа гүйлтэнд хамтгүй гэсэн хэрэг. Хэр хоолыг гэдэг. Гэхдээ хэр хоол ямар ч байсан чи надтай гүүн гэд чи амлсан шүү дээ гэхэд гүүн хэр хоолыг тэгээд эн чин бүх хүмүүс ингээд ив нэгдлийн одоо нэг баяраа тэмдэглээл зүгээр чөлөөтэй гүүх юм чин 5k богнохоо 5k гүн гэсэн гүү тэгэл анхгүй ч гэсэн бахаа тэгсэн чинь тэнд 15,000 Миннесотагийн хүмүүс нөгөө Турки идэхээс өмнө бүгдээрээ гарч гүүж өглөө эрт тэгж анх би нөгөө гүүгээд тэгээ тэр олон хүмүүстэй хамт гүүгээл хаагээл ингээл айгүй гоё гүйлт болоо тэгээд би айгүй гоё юмаа гэ дараа нь дахиад нэг өөр гүйлтэнд гүүгээл тэгээд эхэлсэн байхгүй тэгэл бит хоёр за хоёлоо ерөөсөө юу яа ер нь гүүчи гүүгэж энэ 50-ст дэ хоёлоо тэгсэн чинь манай нөхөр бит хоёлоо чадах болов за өстө зарлага тавиал үзэ хоёлоо гүү дуусгая өндөр настай болохоос өмнө гүү чадхаа болохоос өмнө тэгээд нас ахна гэдэг чинь бас л явдалтай би чинь нөгөө циркэд байхдаа бас ганц 2 бэртэл энэ төр авч ирсэн тэр чинь гүйлт мүлтэнд бас заримдаа нөлөөлнө шүү дээ гэх мэтлэн тэгээ бит хоёр хийн хоёлоо чадна хоёлоо хийгээд одоо тэгэл яг гүйлтэндээ гүсээр одоо тэгэл 25 болцоо 26 дахь нь болох гол тэгэл байж гэлзээд байж ин за ийм сайхан мундаг ихч байна. Тэгээд хамгийн гол нь юу байхгүй юу? Ганцхан гүүгээд тэхэрэндээ биш. Хамгийн гол нь тэгээд хоёлоо хоёр тийш ажил тусдаа ингээл ажиллаа хийгээл ингээл завгүй ингээл хийдэг юм а хийгээл ингээд явж байна. Тэгээд хоёлоо гүүгээ явахаар хоёлоо хантай жолоодож явсан хантай хамт нисэн ч хантай тэгэл гүүх хамт байх цаг хугацааг өгч чинь. Тийм тэгээд гүйлтнээс өмнө тэр хотыг сонирхоод үзээгүй юм а үзэж хараа тий. Сонирхох гэсэн юм а үзэж хараад тэгээд гүүчээд тэгэл хамгийн их пүштэж нөгөө хүчтэй гүйсэн үед хоёлоо өстө нэр амар нөгөө хөндөр болцсон үед хоёлоо гоё онгоцны буудлын дээр чинь нөгөө байхдаа ингээл хоёлоо өстө нэр шатаа матар гарахад хөл гар маань ингээл хөндөрлөөл тэ тэгэхээр хоёлоо ингээл нэгээ шоолж инээгээл яна хоёлоо ирмэр гарахаар нэг иймэрхүү байх та яана хаа гэл тэ тэгэл хоёлоо би тэр хамтдаа цаг өнгөрөх тийм цагийн бит хоёр гардаг болохоор тэр гоё яадаг байхгүй тийм гол нь тэр нэг төлөхөц болж өгдөг байх нь гүүхт. За баярлалаа. Тэгээд манай чимгээ ихч ширээний теннисний спортын нэгдүгээр зэрэгтэй. Бас чи яаж мэдсэн? Мэднэ. Тэгэхээр та энэ талаараа бас танилцуулаач. Ширээний теннис тоглоно. За би одоо сая өнгөрсөн жил Монголын Table tennis-ийн холбоо энэ Америкт байгаа монголчуудын тим тэмцээнд амжилттай оролцоод эмэгтэйчүүдээр би ер нь 1-2-1-2-ыг л дандаа авдаг байхгүй юу эмэгтэйчүүд. Тэгээд энэ Америкт гэх монголчуудын ширээний теннисний холбооны тэд нар надад саяын сүүлийн тэмцээн дээр нэгдүгээр зэргийг олгосон би. Тэгээд би анх нөгөө спортын гимнастикт гэд би ярьжсэн тий нөгөө дарханд байхдаа явж байхад нөгөө гимнастикт явж байхад тэгэл би сургуулаа хийчихээ орой ядраал нөгөө спортын зааланд спортын ордонд байрлаж ирсэн нөгөө Улаанбаатар руу тэмцээнд явах гээд тэгээд тэрэнд ингээд сургуулаа хийчихээ ядарсан гэртээ биш юм чинь спортын ордонд байрж хат ингээд спортын ордонд ингээд орой унтахаас өмнө нөгөө ах эгч нар тэндстэй амар мундаг бэлдээд идэг бэлтгэл яа тэр жоохон бөмбөгийг өстой алдахгүйстэй нэр хөөс ингээд өстой би бүр ингээд хараал өстой амар ингээд
Тэгсэн чинь нэг амар сонирхолтой. Тэгээд тэр нэг ах хурж ирсэн. Чи их дуртай юм аа. Чи ингээд орой болохоор бид нарыг хараа суучих юм. Та нар яаж тэр юмыг ингээд алдахгүй ингээд идэм бэ гэсэн нэг ах айгуу сайхан гэсэн. Чи энэ аркетинг бариад наашир чи үзчих чадна да гэж тэгж юм. Тэгээд би тэгээгээл тэгэл нэг аркетинг бариад ингээд яаж барьд ингээд тэгээд ингээд түлхээл ингээд хэд гурав ингээд явал анх удаа би тэгж тенсийг яасан байхгүй юу. Тэгэл ерөөсө тэрнээс тоглоогүй тэгээ Америкт ирээд ганц 2 тоглох боломж гарахаар ганц тоглоод тэгээд Circus Marcus энэ Vermont-ийн New England-ийн циркэд явж байхдаа тэр баарнд нь тэр баарн гэдэг гоё том заалууд нь сургууль хийсний дараа юм тенсний ширээ байсан. Тэд нартай хүүхдүүдтэй 2 сар 3 сар ястаа бүх юутай хүүхдүүдтэйгээ айгуу сайхан тоглосон доо. Өстө нэрэ тэгж нэг тоглоод тэгээд тоглохгүй байгаа Ringland нэг жоохон тоглоод тэгээд Minnesota-д ингээд сууршаад ирэхээр суурьсан үеэсээ эхлээд би энд хаана тоглодог газар байна гэж олоод тэгээд бэлтгэл аваад овоо болол тэгээд ер нь бол айгуу дуртай. Одоо би ер нь нөгөө addiction болсон. Одоо нэг донтой болцсон гэдэг шиг айгуу тийм тоглох дуртай бүр ингээд тэрийгэ тоглохгүй бол болохгүй тийм айгуу сонирхолтой. Тэгээ одоо тэрийг би одоо энэ тенсээ болохоор өстө явж чадахгүй нас өндөр болтлоо тенс тоглоно. Тэгээд чадна да. Одоо ямар ч үсэн гүйлтэй дуусгахыг 50 стэтэй дуусгахыг хүсэж байна. Одоо тэгээд нас гэдэг чинь яваад ахмаа цаг хугацаа ямар ч хурдын. Тэгээд тенсээ бол өстой яв тоглосоор байгаа чадахгүй болтлоо хүртэл тоглож байгаад тэгээд юу вэ? Одоо тэгээд дараагийн Америк дахь монголчуудын тэмцээн Лас Вегаст болно. Дараа жилийн 4-5 сарын хавьд болдог. Жил болгон different өөр state-д болдог байхгүй юу? Тэгээд Чикагод болсон, Денверт болсон ингээл гих мэтлэн ингээд өөр state-д болдог. Дараа жил Лас Вегас явна. Тэр нь бэлтгэлээ хийж байна. Гих мэтлэн ингээд айгу гоё штэ манай тенсний хүмүүс нэг хоорондоо эвтэйхэн би айгу дуртай тийшээ явах айгу дуртай. Circus Juventus-ийн талаар. Миний ажил тий, яг үндсэн гол ажил. Circus Juventus олоод ийм гоё газар ажиллаж байгаадаа өстө нэрээ айгу баяртай байдаг. 2 сая миллион доллараар нөгөө яг циркийн барилга баригдсан. Тэгээ энд мэрэгжлийн багш хайж ийн гээд манай хүн тэгж сонин дээр байхыг хараад тэгээд ингэ барьж байгаа барилгыг очиж үзээд тэгээд намайг нөгөө Vermont-д юу тоглож явах нь багшилж яхад хэлээ тэг энэ багш нар яаж энэ чиний нэрийг өгсөн чи одоо юу ирж энэ дарга цэрэгтэй нь уулзараад одоо энэ шинэ барилга ашиглалтанд орох гэж байна гэд. Тэгээ би нөгөө тэнд тоглож явахдаа нэг чөлөө зав гараад тэгээ тэр хоорондоо нисэж ирээд яа тэгэхээр Эрн энд нөгөө гэрн байдаг болохоор нөгөө ирж очдөг байсан байхгүй. Тэгээд би Эрн бит хоёр Circus Juventus очоод Dan Barry тэр хоёр болохоор founder нэсэн байхгүй үүсгэгч нь. Тэгээд тэд нартай яриад за би ингээд ерөнхийдөө ажиллаад одоо Yankee Doodle Circus Marcus ажиллаад ингээд тэнд байж байна. Тэгээд та нар оронтой байгаа юу гэсэн чинь яас мэрэгжлийн хүн хэрэгтэй байна. Чи маргаашнаас ажиллах тэхүү өгөхгүй гэсэн чинь би одоо нөгөө Vermont-д ажиллаад дуусааг байгаа. Тэгээд би дуусаа тэгээд Эрнгээ аваад энэ ээжигээ Марилин ээжигээ хүүг аваад бид нар энэ Монгол явж ирнэ гэрмээр байна. Нэг сайхан хөдөө 100 амарчаа. Тэгээд за яг 9 сараас л хичээл эхлэхээр нэгсэн орой. Намайг өстө шууд маргааш ажиллаач гэсэн байхгүй. Тэгээ би за тэгээд ерөөсөө шууд орон контракт тэгээд би ер нь тэр ажиллаад дуусаад Vermont-аас энэ дээр нь тэгээд нүүж ирсэн байхгүй. Тэгээ 2002 онд ирээд одоо тэрнээс хойш одоо 23 дахь жилдээ энэ Circus Juventus-ийн сургуульд багшаар ажиллаад full time бүтэн цагаар нэгтгэс 6 өдөр би ажилладаг байсан. Тэгээ 17 жилийн дараа 6 дахь өдөр авсан. 5 өдөр. Тэгээ одоо 5 өдөр ажиллаж байгаа. Тэгээ хагас өдөр чинь би чинь нөгөө теннис тоглоно шүү дээ. Тэгээ одоо 5 өдөр ажиллаж байгаа. 23 жил ажиллаж байна. Тэгээ айгүй том байгууллага ажилчдынхаа эрүүл мэндийг хангаж өгдөг нөгөө тэтгэвэр гарах юм энтертэй их сайхан би одоо эндээ ажиллаж байгаа л эндээсээ тэтгэвэртэй гарна да. Тэгээд ингээд хүүхдүүдэд сургаад тэгээд хүүхдүүдийнхаа өсөж байгаа сурж байгаа тэр юм ингээд жилийнхаа эцэст тоглолт хийгээд тайлан тоглолт хийгээл тэднэрийг хараад баясаад миний энэ ажил бол нэрээ намайг
залуу байлгаж байна. Намайг энэ хүүхдүүдтэйгээ тоглоод хүүхдүүдээ сунгаад хүүхдүүдээрээ ингээл хүүхдүүдэд тоглоо бэмээ хамт халаагаад эн чинь л намайг ингээл хөдөлгөөнтэй байлгаж ингээд залуужуулж энэ цирк маань л намайг ингээд залуужуулаад цаг ямар хурд юм би одоо 23 жилээ ийм хурдан тэг чинь энэ байгууллагатай айгүй дуртай олон жил ажиллаад одоо тэтгэвртэй гартлаа эндээ байж байгаа л тэгээ гарна их сайхан баяртай байгаа энэ ажил дээр. Та сууж байсан тухайн үе байгаа шүү дээ тийм ээ циркэд сурж байсан багаар бол 25 жилийн дараа энэ таны сурж байсан одоо энд зааж байгаа нутгийн одоо энэ багш нарын арга техник энэ талаас циркийн сургуульч нь бол элсэлт авч орно шүү дээ тийм. Тэр үед за энд болохоор элсэлт гэж байхгүй ерөөсөө сонирхсон бүх хүүхдүүд 3 наснаас 21 насны хүүхдүүд байдаг энэ циркийн сургууль. Хинч элсэн шалгалтанд орохгүй нарийн бүдүүн том жижиг чадaltaй чадалгүй ерөөсөө хамаагүй орё гэсэн хүн болгон ирж дуртай хүн ороод тэгээд өөрийнхөө зарим хүмүүс чинь ерөөсөө циркч болно гэж орохгүй шүү дээ. Тэр чинь ихэвч чинь тэр дотроос за манай сургууль чинь одоогоор 1116 оюутнуудтай. Тэгээд энэ хүүхдүүд чинь төгсөөд заавчгүй циркч болдгоо энэ чинь өөрсдийнхөө бие бэлдэрийг хөгжүүлж чадaltaй бол булчинтай болоод гоё ингээд дасгал хийж тэгээд ордог ерөөсө хүн болгон за нэг 100 хүнээс нэг юм уу те 2 хүн л нэг циркийн сургуульд явах ба. Тэгтээ одоо манай Cirque du Soleil ч одоо манай сургуулаас хүүхэд ирж авдаг болсон. Манайх тийм том зиндааны тийм том сургууль болсон. Айгүй мундаг болсон штэ. За тэгээ манай тэр сургуулийн ялгаа гэхээр тэр ирсэн янз янзын хүүхдүүд нь багш нар нь авч одоо нэг circus experience ч одоо монголоор циркийн туршилт үзэл хичээлүүдийг ингээ бүгдийг шалгана гэдэг танилцуулах тэр дотроос орж байгаа л үзэж байгаа л өөрөө биеэрээ үзэж харж ингээ ангуудыг классуудыг авч байгаа. Тэгээ аль нь илүү сонирхолтой байна тэр дагаагаа ороод тэгээ багш нар бид нар өөрсдөө юу яана. За энэ хүүхэд ийм биетэй энэ болохоор нийшний хийчих боломжтой. Энэ хүүхдийг энийг өргүүлээ. Энэ баланс тэнцвэртэй зүгээр энийг нэг роло болоо хийлгэж гэдэг юм үү те багш нар бид нар дэмжигөөд хүүхдүүдэд за энэ хүүхэд чадaltaй тарпизэн дээр гаргачих гэх мэтлээ ингээ бид нар багш нар нь хэлээд ингэж гаргаад бид нар ч одоо 200 хэдэн класстай штэ аюу 211 ангитай давхар цуг орно юу нэг цагт одоо шилбэр 4 цагаас гэхэд чинь 7 анги зэрэг орж байгаа юм чи манай тэр цирк заалч нь ёстой янзын том тэгээд үзэгчтэй тавт болохоор суудлаа нашин татаад тоглолтгүй үед бүр хандлагаа шахаад айгүй том зайтай нэг зав гарахаараа чи циркийнхаа бичлэгийг оруулахгүй юу очиж байгаа тийм боломж гарвал таныг гоё тэнд байгаа тэр хамт хэдүүлээ цирктэйгээ танилцаад тэгээ чимгээгчтэй ярилцлага үргэлжлүүлье. За манай цирк ийм сайхан цагаан дээвэртэй ногоон өнгөтэй ийм сайхан цирк байна. За хэдүүлээ орж цирктэй минь танилцъя. Циркус. Чимэтэс. За ингээ бүгдээр орж ирээд фронт деск юм байна. Алло. За циркус энэ тараа одоо Монголын контошн коммишн болоод ингээд реклама танилцуулсан байна. За ингээ зэрэгтлээд за ингээд ороод танилцъя та ямар гоё том цирк байна гэж бодчих. Хичээл ороод байж байна. За чимгээгч хаана байна? Ингээд хэсэг болгон дээр та бүхэн хичээл орж байгааг мэдж байгаа. За энэ голд чимгээгчийг олж харахгүй шүү. Та одоо ерөнхийдөө энэ циркээ танилцуулангаа хэдэн орны багш энд ажиллаж байна? 7 орны багш ажиллаж байгаа. Хятад байсан, хятад сая явсан. Тэгээд Монгол, Орос, нааша. Монгол, Орос, Чили, тэгээ Америк, янз янзын орны за үндэ 4-5 юм байна. Тэгээд одоо энэ ийм гоё газар
одоо 23 дахь жилдээ гараад яваад одоо 24 дахь онгаараа 24 жил болно. Тэгээд айгүй баяртай байна. Ийм газар олсондоо би ажилдаа маш их хайртай, баяртай, дуртай хэвээр эндээ л чи миний гэрэл болоо. 2 дахь гэр болоод тэгээд эндээ одоо нэг 13 4 төрлийн хичээл заагаад нэгтгэхээс 5 дахь өдөр хүртэл тэгэл завгүй яваад хамгийн гол нь нөгөө хүүтэйгээ өдөр болгон хүүгээ хардаг, хамт ажилладаг. Манай хүү нэг газар ажиллаж л байгаа бах та. Оо, миний хүү тэнд жонглоор зааж байна. Хоёлоо гас очиад манай хүүтэй танилцчихад тэгээд та хүүгээ танилцуулаад. За тэгээ манай хүү би хүүгээс өдөр болгон ажил дээр харна гэдэг чинь айгүй гоё асуудал байна. Хамт нэг дор ажиллана гэдэг тийм. Ээжийн хувьд тий. За. Өстой гоё алтан боломж юм да. Тийм ээ. За Тамира минийх үү? So this is my son. My Tamir. And then Tamira бас олон жил хичээл хийгээд янз янзын акробатын, тэнцвэрийн, жонглерийн янз янзын хичээл хийгээд одоо жонглер хийгээ явж байна. Миний хүү сая гэрэлсэн мундаг хүү аахгүй юу миний мөн. Баярлаа. За. Чингэгч. Та одоо ямар хичээл орж байна яг одоо? Одоо би тэнцвэрийн хичээл орж байна. Ааха. Хэдэн төрөл жанрт багшилж байна? Би 14 төрлийн хичээл зааж байгаа. Тийм. За. Тэг чинь ажилдаа орохгүй бол болохгүй. За тэгээ. За ингээд товчхон таныг танилцуулаад бусад хичээлийн жанр үг бичлэгээр ингээ оруулж болно тий. Тэгээ зарим нь бүгдийг авна гэхэд бас хэцүү л байх та. За яах вэ? Тэгээд ийм гоё газар, ийм гоё ингээ хүүхдүүдийг сургаад ингээд гоё өгдөө шүү дээ. Та зүйлээ хийгээ та хүүтэйгээ нэг доор байнгын 7 хоногийн 5 өдөр хамт ажиллана. Манай хөө 6 өдөр ажил, би 5 өдөр 6 өдөр ажилладаг байсан. 5 дахь хагас өдөр аваад хагас өдөртөө тенниса тоглосон. Энэ бол их сайхан баяртай. Алтан боломж хүүгээ хараад хүүтэйгээ хамт ажиллаа л тий. За баярлалаа Шимбэгч. Тэгээ цагаа зарцуулсан. Түлээж гисэн амжилт хүсье. Баярлалаа. За. Энд бол хүүхдүүдийг загнаж, жанчиж, тийм үзэгдэл бол ерөөсөө байхгүй. Хүчил загнаж, уйлуулж, тэгж янз хэлж, тэгж тийм шаардлага тавьдаггүй. Тий, яг л хийгээл хүүхдүүд нь яг л хийгсэн юм хийн, чадна, чармаан тэгэл ингэж явдаг. Тэрнээс хүүхдийг загнаж, муухай аашилж тийм асуудал бол өстой огтхонч байхгүй. Сая тоглолтын дээр харж байхад нэг хүүхэд нэг шоунд хэдэн номер тоглож байгаа. Oh my gosh. Хэдэн үзүүлбэрт ороод байна. Тоглолт хэдэн цаг болох вэ? Манай тоглолт одоо 3 цаг завсарлагаатай. Завсарлагаатай 3 цаг. Тэгэхэд нэг 20 минутын завсарлагаа хийчихдэг юм. Тэр зарим арай урт байгаа яагаад гэвэл 2 цаг 40 минутын тоглолт бол байгаа. За тэр хамгийн их орж байгаа тэр нөгөө хин Эни Джекоб юна тэр хүүхдүүд маань хамгийн дээдл нь тэр бол арил хэзэрсэн 9 номерд орж байгаа тий 9 удаа том номер хийнэ гэдэг чинь тий. Гэхдээ класс авахаараа зарим хүүхдүүд чи 11 анги авдаг штеп. Тэгэхээр чин тэд нар чин юм сурыг ингээ тэгээд нөгөө олон юм сурж ганц юм дагнахгүй гэдэг чинь тэгээ энэ байгаа. Тэгэхээр дээдлийн рекорд нь таних хараад 9 номерт тоглосон байх нь эсвэл урд хойчт нь 11 байгаа тий. 11 номерт энэ програмд нэг хүүхэд орсон. Тийм байна. Тийм рекордтай. Ийм мундаг олон төрлийн чадвартай. Айгуу ангитай шүү. Тэгээд чи Америкийн номер 1 нарны циркийн жүжигчдийг бэлддэг болсон. Тий, одоо сая жил хагасын өмнө тэгж тэр хүмүүс нь ирж гэрээ хийсэн. Одоо манай хүүхдүүдээс ирж хэрэгтэй үедээ нөгөө үзэж агаад энийг авч ажиллуулъя гэдэг байгаа. Тэр ч өстө сайн байхгүй. Тэгээд ямар ч гэсэн таны шавнараас Монте-Карлод бас орсон. Тэр яах вэ? Миний шав Big Apple тоглосон, Ringling тэгээд энэ ганц хоёр интенд яг хөө энэ хүүхдэд төгсөөд интенд тоглож гэн. Тэгээд бид нартай хамт тоглосон шүү дээ. Оё Жамаг ярьж байна. Хүмүүстэй. Тий. Тэгээд интенд мундаг мэрэгчлээ болсон, эмч, хуульч, тэгээд инженер юу болдیں۔ Тэгээд болж гэн. Тэгээд тэд нар чинь нутагтаа ирэхээр цирк дээр ирээл багш нартайгаа уулзаад хаяа ингээ холбогдоод гоё миний ажил намайг их залуужуулаад олон сошиал хүмүүстэй уулзалт ер нь би их баяртай байгаа юм. Яг тэгэхээр миний нөгөө багш нарын маань л ач юм сургасан ингээд одоо хүртэл ингээд циркэ хийх. За агаарыг хахаа болсон. Нэ хэлэхэд тэгээ одоо газрын юмнууд хийгээл одоо ямар ч байсан хөөш одоо юу яаж байгаа штэ.
Монголын уран угсралтын 3 дахь чуулга уулзалт одоо Миннесотад болох гээд 10 сарын эхний 7 хоногт манай одоо энэ циркийн сургууль дээр ингээд юм болох гээд өсө бөөн ажил төрөлтөө ингээд завгүй гүйж байгаа. Тийм. Тэрэнд та өөрөө орох уу? Орно. Гинтийн бэлэг барина гэж. Чимээгүй. Юу гинтийн бэлэг барина. Би өөрөө орно. Ямар ч үсэн 60 насны дээрээ нэг тоглолтоо хийнэ. Тэгвэл би 5 жил тоглоно. Тийм. Одоо та тоглолтоо хийнэ 60 насны дээр гэсэн дээр залгуулад орё гэж бодлоо. Таны Мэшин Мандухай цирк энэ Мэшин Мандухай энэ Circus Мандухай гэдэг Circus Мандухайг хоёр байж штэ. Ямар учиртай вэ та? 2002 онд Circus Мандухайгаа би нөгөө ганцхан багшлаад байх сонирхолгүй нөгөө циркээ хайж чадахгүй циркийн бүр цирктэй маш хайртай. Тэгээд 2002 онд нэг жижигхэн нэг Монгол Circus Мандухай гэдэг нэг 4-5 хүнтэй нэг дандаа Монгол хүнтэй нөгөө манай Садаа хэн охин нь тэгээд дандаа манай хүү ингээд дандаа ингээд нэг Монгол хүмүүс байдаг. Тэгээд энийгээ энэ нутгийнхаа номын сан сургууль парк энтрээр ингээд тоглолдог 2002 оноос хойш одоо ингээд 100 үргэлж дандаа тоглолттой байхгүй л дээ. 100 бол илүү их тоглолттой гадаа энтер. Тэгээ энийг байгуулаа тэгээд өөрөө тоглоод явж байд. Эн чин намайг нөгөө дасгал болгож намайг бас нэг залуу байлгадаг бас нэг жишээ байхгүй юу? Хөдөлгөөнтэй байлгадаг тийм. За тэгээд их чин тэн дээр нөгөө тэнцвэрээ хүүтэйгээ хийж гэн, жонглороо хийж гэн, хөлөө шидэгтэй цагиргаа гих мэтлэн. Тэгээд 2010 онд их чин Мэшин Мандухай гэж байгууллага үүсгээд тэр нь одоо яадаг юм гэхээр Circus Мандухай нь болохоор орон нутгтаа ингэж тоглолт хийж явж байгаа. Циркээ тоглож байгаа. Циркийн хөтөлбөр. Юу 2010 онд Мэшин Мандухайга байгуулсан. Тэр нь ямар байгууллага юм гэхээр нөгөө хүчирхийллийн эсрэг энэ domestic abuse одоо энэ хүчирхийлэл гэдэг чинь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь ерөөсө ганцхан Монголд байдгүй энэ универсал бүх орн энэ манай нийгмийн энэ бүх дэлхийн одоо энэ айгүй том ийм проблем асуудал болоод тэгээд би өөрөө нууж хаах юу яах вэ би өөрөө ийм хүчирхийллийн энэ туулсан энэ даван туулж гарсан ийм байдаг болохоор би энэ Монголд Монголдо би өссөн энийг харж өссөн энэ зөндөө ийм хүчирхийлэл байдаг. Тийм болохоор би 2010 онд энд одоо ингээд сайхан амьдраад ингээд явж байгаа ч гэсэн тэгээд нөгөө энд үлдсэн нөгөө хүчирхийлэл гэдэг чинь ямар хэцүү, ямар нийгмийн бузар булаа асуудал үлээ те. Энийг жоохон ч гэсэн энэ тал дээр нэг ажил зохиож энийг одоо яаж багасгах, яаж энэ хүмүүст мэдээ сурталчилгааг хүргэх үү, яах вэ гэдэг үүднээс их чинь 2010 онд Мэшин Мандухайгаа байгуулад тэгээд 4 жилийн дараа 14 онд нөгөө төрийн бус байгууллага болоод тэгээд би жил болгон Монголдо өөрийнхөө жүжигчдээс сайн жүжигчтэй мундаг хүүхдүүдэд авч яваад Монголдо очиод үнэгүй тоглолт хөдөөгөр явж тоглолт хийдээ. За тэгээд энэ үнэгүй тоглолт маань яагаад үнэгүй тоглож байгаа юм бэ гэд энэ үнэгүй тоглолт маань хүмүүсийг цуглуулах төлхөөр нь болж өгч байгаа. Яа тэгэхээр би зүгээр тоглолтгүй зүгээр очиод нөгөө хүчирхийллийн эсрэг бид нөгөө хүчирхийллийн эсрэг лекц тавих гэхээр хүн үзэхгүй. Тий, хүчирхийллийн эсрэг төвтэй би нэг Улаанбаатарын бас хамтарч ажилладаг байхгүй. Тэднээс нөгөө баримт бичиг тараах материал энтер аваад тэгээд циркэрээ урдаа барьж цирк үнэгүй цирк гэхээр өстө айгүй хүн зэрэгтэл цугладаг байхгүй. Тийм учраас би үнэгүй цирк тоглоод тэгээд үнэгүй циркийн өмнө би өстө товчхон тодорхой ямар ажил хийж байгаа энэ буруу үзэгдэл гэдгийг би яадаг байхгүй. Тайлбарлаж өгөө. Тэгээд тоглолт хийгээд үнэгүй тэгээд тоглолтоо хийж байхдаа одоо жишээлбэл дугуй унаа явж байгаа хүн ингээд барьсан нөгөө постэр самбар бариад ингээд хүмүүс уншин штэ. Тэгээд ийм хүчирхийллийн эсрэг ийм аян зохиогоод явдаг байхгүй. Үгүй бороо орж ийн. Энд өгчийн тэр өрхийг ойжсэн оруулаад ирд хүн бороо орж ийн хараа. Яна уучлаарай. Би хэлсэн штэ одоо бороо орно гэд өрхөө оёо сууж. Одоо яана өрөхгүй.
Чи одоо өрөхгүй одоо бороо нэвтрэнэ. Мэндэ тэр Үгүй хийчих болно шүү дээ хоёлаа хийчихв. за тэгтээ мэндэ тэр цаасыг одоо энийг дуусгах. Мэндэ тэр цаасыг кордоныг энэ юун дээр 100хан дээр тавьчих юм. Бороо 100хан дээр норчнаа тий. Яна уучлаарай. Тэгээд их чинь юу штэ. Тэгээд их чинь 2010 оноос хойш ингээд 100 болго ингээд би нэг сард нэг удаа нэг жилд нэг сар амардаг байхгүй. Тэрүүгээрээ их чинь Монгол явж ингээд хүчирхийлээсэг аян зохиогоод үнэгүй цирк тоглоод ингээд энэ гарын авлах хүмүүстэй яа туслах уу ингээд ийм айгүй хэцүү байдалд орсон хүмүүстэй туслаад тэднэрийн хөдөөнөөс хүчирхийлээ эсрэг төвийн байрны өнтер хөргүүлэх жишээний ингээд ийм ажил хийгээд явдаг. Ерөнхийдөө тоглолтоороо далимдуулаад тэнд юу байна бас нэг Эрдэнэ сайдаг шиг тийм хүмүүсийг зовж зүдэрж байгаа улсуудыг хайж олж тэгээ тийш наваач хариуцах газарт нь хүлээлгэж өгдөг байх нь тийм ээ. Дэмжлэг тусалцаанд хүчирхийлэлсэг төвтэй холбож энэ төр өгөөд ингээд ирдэг байхгүй. Тэгээ ганц сэрэг тоглохоос өмнө заримдаа би нэг эмч авч явдгийг эмчнэр одоо ингээд нөгөө эмэгтэй чинь ер нь хөдөөгөр чинь ерөөсөө эмч домч тэгээ нэг цирк энэ урлаг энэ чи айгу цөөхөн баг очих нь ховор юм байлээ шүү дээ. Тэгээд оцсон газар чинь өстө циркэрийг урлаг үзээг удлаа мудлаа гээл тэгжтэй. Тэгээ эмч энэ авч явахд бас айгуух хэрэгтэй байсан. Тэгээ нөгөө хүчирхийлэлд өртөхөөс гадна бас нөгөө нэг юу бэлгийн ажилд хүмүүстэй эрүүл мэндийн эзлэг мэдлэг хийх явах жишээ нь. Тэгээд их чинь 2010 онд энийг байгуулаад тэгээд завч хөлөөгөөр илүү одоо энэ циркийн саркас мандахаа тоглолт тэгээд ганц 2 төгрөг цааш нь хийж одоо энэ Монгол явах юмдаа нэмэрлээ шүү дээ. Тэгээд их чинь ингээд саркас мандахаатай, мэшин мандахаатай энэ хүчирхийллийн эсрэг ийм ажил хийгээд явж байгаа. Тэгэхээр яагаад мандухаа гэж авсан гэхээр манай монголчууд бүгдээрээ мандухааг мэдэн шүү дээ. Мандухаа цэцэн хатныг мэдэн шүү дээ. Тэгээ би мандухаа цэцэн хатан шиг ийм мундаг бүхэн мандухаа цэцэн хатна байна. Би тэр мандухаа цэцэн хаан чигээл тийм болно шүү гэж бодоод тэр мандухаа цэцнийхаа нэрийг авсан ийм учиртай авах гэж өгсөн байна тийм. Хөрөнгө мөнгө цаг хугацаагаа зарцуулаад энэ сайхан үйлс хийж байгаа танд ямар ч гэсэн маш их баярлалаа. Зүгээр тэгэлгүй яг энэ чинь нутагтаа очино хөдөөгөр явна сайхан их нутаг гэдэг чинь сайхан тэгээд гол нь бас нэг өвчрхлээсэг ийм хүмүүс тусалж явах. Би өөрөө тийм юм туулсан үдсэн харсан болохоор би туулсан тэгээд даван туулагч болохоор би энд хийхгүй болохгүй аюу хэцүү байдаг мэдэрсэн би тэгээд насаараа ингээд чадхаа хүртэл ингээд хийж туслаад ингээд явнаа. Тэгээд баярлалаа. Чи нэг хүндж ярьсан. Энэ бол үнэхээр чухал асуудал. Ганцхан манай Монгол байдгүй өстой. Энэ дэлхийн энэ муу асуудал байгаа. Тэгээд энд ядах чадхаараа ингээд хийгээд явнаа. Тэг ямар ч байсан үлгэр жишээ бод. Чи тэгээд надтай нэг жил явж хөдөөгөр тоглох тэгээд яваарай. Тэг ямар ч орж байшинтай танилцсан. Хальт болох. За тэгээ. Би ингээд нар зүг тойроод за тэгээ бороо тусалж байна. Хувьтай хүмүүс сур борооноор гэж ингээд гарах хоорондоо эгээгийнхэн юунуудыг хальт оруулаад гараа да. За ишээ гэрээс гараад хальт ороод гараа манайхаар сайхан гэртэйгээ танилцах боломж олгосон баярлалаа эгээ. Монгол гэртээ унтна энэ чи Монгол гэр чи миний. Эш ингээ энд нэг зураг байна. Эндээс эхлээ танилцуулаа очих болох уу? Энэ чинь миний Ringling Brothers Barn Village Circus ажиллаж байхдаа ингээ шийдүүлж байгаа. Энэ нөгөө нэг Kenneth Field юу яасан. Шинэ жилийнхаа карт открытиг хийгээд ингээ найзууд хүмүүст ингээ тараасан ийм гоё дурсгалтай би миний энэ шидэлтэйгийн зургийг оруулсан. Наадах чинь тийм дурсгалтай гоё зураг байгаа юм да. За энэ болохоор нисэж буй хадагтай номд байдаг зураг те. Тийм. Энд таны зураг байна чимгэгч. Тийм миний нэг зураг. Энэ миний би намаа хэвлүүлсэн өнгөрсөн зам. Тийм нэг юм за тэр чи яах вэ зүгээр. Харъя би энд зөөлөх юм. Нисэж. Mongolia. Миний Aaron. Миний харта чимгэ. Вау. Би бомберчин. Бомберчин. This is манай ихэнх Тамиралтаар анх 91 онд миний хүү 5 настай ингээд битээр ингээд ирсэн зураг энэ байгаамаа. За би хоёр одоо хоёул өрхөө хийгээд энд энэ хоёрын зураг байна. Тэр босно яах вэ? За.
Юу одоо ярин дээр нөгөө маргааш ярин гөөх юу нөгөө пакет юм аа хэрэгтэй битээ хэрэгтэй боллоо. За тэгээд ярины бөмбөрийг үзэх юм уу чи? За болно үзүүлж болног үл. And your drummer to sit quick. What's that? Or your drummer, can we show you quick? Like, Oh, sure. show. Окей. Go ahead. Go ahead. Энд бас дахиад энэ зураг байна шүү дээ. Энэ. Ястаа нөгөө ринглингийн маань Та нар явж ирсэн жилийн тоглолтын нөгөө тий энэ нөгөө бүжигчд байна. Нөгөө бүжигчдийг мартсан байж та дан цирк ярьсан. Бүжигчд бас ирсэн шүү дээ. яг зөв. Тэгээд энэ гоё дурсгалтай. За энэ ингээд манай Эренгийн хөгжмийн Өөрөө. янз янзын юм хийн. Ваа, соло бөмбөрийн өрөө. Бичлэг хийх юм байна. Вакуум. Вакуум. Эренгээс бас ганцаар хичээл авдаг шүү дээ. Заавал хараа. За ингээд за. Ингээд манай Эрний Өөрөөтөө танилцлаа. Баярлаа. Дутуу ганц нэг асуултуудаа ярь дуусаад. чи бүгдээ асуусан бах уу? Одоо хаалтаа хийчих хоёулаа. Одоо хаалтаа хийгээл дуусчих. Энэ өрөөнд нь хийчихв тгөө. За тэг. За. За. Бид хоёр сая гэрт ярилцлага хийж агаад нааша байшинд орж ирэх болоод дундуур нь бороо ороод тэгээд бид хоёр нөгөө өрхөө ихчийн ажлыг зогсоогоод ярилцлагандаа орцсон чинь бороо ороод тэгээд бид хоёр өрхөө янзлаад ингэж бас бичлэг хийсэн байгаа. Тэгээд та бүхэндээ харуулъя. Жохон орноо. Өөртөө өрхөө хийж явах чи дахиж явах. бороо орохоос өмнө эхлээ өрхөө хийчих байсан байна те. За тэгээд өөрчөөсөө хийчлээ. Чи яшгүй тусдаа дээр гараад тэгээд чимгээгч ямар ч гэсэн танд маш их баярлалаа. Дүүгийнхээ урилгыг хүлээж аваад дээрээс нь нийн нуугүй тийм ээ. Өөрийнх нь түүхээс бидэнд сургамж олгож хуваалцаад тэгээд энэ сайхан зүйлүүдээс танилцуулсанд маш их баярлалаа. Тийм зүгээр тэмэлгүй яг хуу миний л тулсан амьдрал миний л хийж буй асуудал тийм тэгээд чамайг сонирхож намайг оруулсанд баярлалаа. Зүгээр Монголын ард түмэн маань бас циркийн жүжигчид ийм улсууд байдаг юм байна. Энд тэнд ингэж амьдарч явдаг юм байна. Ийм зам туулд юм байна гэдэг түүхээс бас хуваалцаад бидэнтэй ингээд циркийн жүжигчтэй танилцаасаа гэсэн үүднээс ийм подкаст хийж байгаа. Хойч үе дүүнэртээ та бүгдээсээ бас сургамж зүйлүүд үлдээх танин мэдхгүй болох үүднээс нь энэ подкастыг хийж байгаа. Зүйл миний асуугаагүй боловч таны ярих хэлэх юмсан ингээд бодож санаж явдаг тийм зүйл байвал дүүнэртээ хойч үедээ сургамж олгоод ер нь л бол хүн зөв сэтгэлтэй тэгэл аль болох хүн чадах чинээгээр туслаа зөв сэтгэлтэй явхад л бүхэл юм болдог бүтдэг ер нь тийм байх. Өө тэр чинь бас нэг дуу гараа өстэй. Зөөя бол зөөлөн замболя. Тэр ямар үнэ үгүй. Зөв яв аль болох чадах ятгаараа хүнд тусарчээ. Нэстэ гой сэтгэлтэй байхад л бүхэл юм гоёор болдог байхгүй. Тэр хамгийн чухал. Таныг харахаар таны ээж саяхан бид нэр хамт байсан тийм ээ. Ээж тань ингээд сэтгэл буугаад байна л да. Ямар эдийн настай хүн тийм сайхан ануухан байна гэд таныг ээжтэйгээ энэ Америк улсад хамт төрсөн өдрөө тэмдэглээд байж байхыг харах амг шим сайхан тийм досомжтой мөч байлаа. Ээж миний муу хайртай дүү хоёр маань ирж 6 сар амарч байгаа. Тэгээд миний 60 насны ой тохиол ингээд сайхан ээжтэй. Одоо ээжигээ санаж гинөө. Ээжигээ санаж гин. Ээж маань тэгээд би харин гайгүй бол тэгэл дараа жил 2 жилийн дараа бас ирэх сонирхолтой байгаа. Манай гэрт дуртай манай гэртээ очимоор байна гэлхөөрхий. Тэгээд ээжигээ санаж гин. Чимгээгч би нууц биш бол танаас нэг зүйл асууя гэж бодлоо. За жишээлбэл ингээл сайн дурын сэтгэлээсээ ингэж хандуу гаргаж одоо ажил үйлс бүтээдэг юм байна. Энэ зүйл санхүүг одоо та яаж олдг юм бэ?
Тэгээ мишн мандахаа болохоор ямар ч инкам Орлого байхгүй. Би юу яа явахсаа Монгол явахсаа өмнө энэ цирк дээр манай цирк чинь маш том шүү дээ. 950 хүний суралтай. Тэгээд том газар учраас нөгөө бүх жүжигчдийнхаа сайн амрууд аваад заримдаа нөгөө Вексас Монгол нуграач бүжигч энэ аваад би өөрөө тоглоод ингээд нөгөө том янзын том тоглолт хийждэг байхгүй. Тэгээд тэр тоглолтынхаа үнийг $20-25 зараад fundraise хийж одоо мөнгө олж мөнгө олох л одоо тоглолт болж байхгүй юу. Тэр плей зараад. Тэгээд тэр мөнгөөрөө жүжигчтэй хамт авч яваад хооллоод хундлаад бензин тасаа хэрэглээд ингээд явдгийг. Тэрнээс би чинь тэр би тэрийн цалин чинь ингээл яг л сарынхаа хоол цай тэгэл ингээл гадагт отгошоо ингээл гүйлт мүлтэнд явах тэр чинь явхад чинь бас зүгээр гүгээд байхгүй шүү дээ. Энд чинь онгоцны плед аавн жолоод газ хоол үнгээл буудлын модл аав гэх мэтлэн тэгэл би тэр чинь яаж игээл хоёлоо хүргээл болгоод идэв. Тэг Монгол руу явах асуудал дээр болохоор зарим хүмүүс тэгдэг. Айгу баян юм уу чи мөнгө плед зарахгүй тоглолт хийгээд тэрэндээ голтоо биш плед зарахгүй гол нь хүмүүсээ авчирж байгаа. Гол нь тэр нөгөө хүч хэрхээлийн эсрэг тийм аян зохиож явж байгаа. Тэр мөнгийг олохын тулд эндээсээ мөнгөө жилдээ би жилд нэг удаа явдаг болохоор ингээд мөнгөө жилийн цалингаасаа нэг 5% 10%-ийг цааш нь хийгээлээ. Тэгээд өшөө юу яа тэгэд пледэ худалдахаар зарим хүмүүс чи ийм сайн үйл ажил хийж ийм зүгээр плед авахаас гадна чамд илүү 50 цаас өгч, чамд илүү 100 цаас өгч. Ингээд цуглаж ээж бид нар яваал тэгээд тэр мөнгөндөө тааруулаад идэж уугаад том ресторант орохгүй шүү дээ. Жижигхэн нэг хоолны газар урьж тэгж явал тэгээ болгодог байхгүй их чинь. Тэр хүнээс авахгүй өөрөөсөө болгоод тэгэл бүх юм болдог. Сайхан сэтгэлтэй болъё бүтээе, сайн үйл хий. Ингээл сайхан чадхаараа хүн туслаад ядахтаараа ингээ явхад тэгээ бүх юм болдог. Тэр л байхгүй юу? Хамгийн гол нь. Ерөнхийдөө өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг л энэ сайн дурын ажилдаа меш мандахуудаа зарцуулт юм байна. Тэгээ гол нь нөгөө меш мандахууд авч явж байгаа нөгөө Америк жүжигчид байна шүү дээ, тийм. Америк жүжигчдийн ээж аав нь нөгөө манай охиныг авч байгаа, манай хүүг авч явж байгаа. Би туслая. Тэгээд юу хичнээн төгрөг дурчин. Би нэг 200 цаас өгчээ гэх жишээний тэр ээж аав нар нь бас тусалдгийг бас явж байгаа хүмүүстэй айгүй дажгүй тэгээд тийм зүгээр нэг явж аялж байгаа шин чинь ажил хийж явж байгаа гэдэг айгүй тэгээд дэмждэг бас айгүй олон найзууд байгаа тийм. Та нэг түүхэн ажил хийгээд байгаа юм л да. Нутгийнхан энэ хоккейн улсуудыг авчираад тусал дэмжлээ гэж байна. 3 жилийн өмнө би энэ Монголын дархныхаа хоккейн юут залуу хүүхдүүдийг энэ Миннесотагийнхаа залуу хоккейчдын холбоотой холбож өгсөн байхгүй. Тэгээд энэ Dynamite equipment одоо нэг кокейны гутрын холтос хэрэгслийг Монгол руу 30 хэдэн хайрцаг явуулаад бид тэгээд туслаад тэгээд ингээд тусалдаг. Тэгээд би энэ жил манай хүүхдүүдийг авчирж энд сургалтанд оруулж сайжруулж өгөөч гэдэг. Тэгээд тэд нар хүлээж аваад урилга хүчээд тэгээд заримх нь виз гараагүй л дээ. Тэгээд нөгөө юу яасан. Ирээд тэгээд энд сургалтанд ороод сар хичээлээгээ. Гэхдээ өдөр болгон сургууль хийгээгүй. Нэг өнжөөл сургууль хийсэн. Айгүй их юм сурсан, сайн болсон. Тэгээд би айгүй баяртай байгаа. Гол зорилго нь энд ирээд юм сураад ингээд мэрэгчлээ. Ирээдүйн хойч үедээ тэд нар чинь Монтаг өстө хоккей юу олимпийн эзэнч болчих юм уу яаж мэдээ эхлэлийн ямар ч байсан ингээд тавиад өгөөд хэрэгсэл энэ төр явуулаад тэгээд тусалтын тэгээд сая тэгээд кокейны ээж нэг сар байлаа шүү дээ. Харин тэд нар өөрсдөө нөгөө энэ байгууллага плед мэлидийг авч өгч чадаагүй. Тэд нар өөрсдөө Монголдо эцэг эхнэр нь тэднийг хуваараа зарлаад аагаад чадах улсад нь ирсэн байхгүй. Тэгээд хөрхи мундаг ариастай ч гэсэн тэгээ нөгөө зардал мөнгөд өвчтөхгүй мөнд ирч чадаагүй байхгүй. Миний хувьд болохоор зүгээр гаргасан юм хаа би зүгээр сар хоол даагаал сар байранда гэртээ өнгөө байлгаад ингээд жолоодоод ирсэж яваад тэгж би тусалсан юм уу. Тэр бол тийм байх асуудал. Ямар ч сан Америк Монголын хоккейн түүхэнд анхны алхмын тавьж өгсөн байна. Тэгсэн баг гэж бодож байна. Тэгээд энэ сайхан сэтгэл гаргадаг энэ сайхан ихчтэй маш их баярлалаа. Тэгээд танд ирүүлэх сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд сансан дүүдээч гэсэн 9 цагаан хүсэл нь сэтгчлэн баярлалаа. 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 Баярлалаа.